Монгол Улсын ерөнхийлөгч зэвсэг түвшний ерөнхий командлагч Хүрэлс Өх онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсны 22 жилийн ойг тохиолдуулан тус салбарын ажилтан албан хаагчдын төлөөлөлтөд уулзлаа. Өнгөрсөн хугацаанд онцгой байдлын байгууллага гамшиг аюулт үзэгдэл, осол эрсдлээс ард иргэдэд хамгаалах, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нөөц бололцоогоо дайчлан гамшигаас хамгаалах бодлогын шинжилгээг хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлсэн юм а. Цаашид гамшигтай тэмцэх, эрен хайх, аврах, гамшигын хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох чадварыг дээшлүүлэх, ард иргэдийн итгэлийг хүлээсэн орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон бэхжүүлэх үйлсийг бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Сүүлийн жилүүдэд манай орон тохиолдсон нийт аюулт үзэгдэл ослын 80 орчим хувь нь хүний ухаан, санамсаргүй болгоомжгүй үйлдэл хамааралтай тухай судалгаа гарсан. Ард иргэдэд соён гэгэрүүлэх, аливаа аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, иргэний үргээ биелүүлэхэд нь чиглүүлэх, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг бас та бүхэн харж байгаа. Та бүхэн зөвхөн одоо аврах хамгаалгаас гадна ард түмнээ соён гэгэрүүлэх шийдгээ ямагт санаж явах хэрэгтэй. Соён гэгэрүүлэгч. Энэ үүрэг та бүхэнд бас оногддог. Түүнчлэн мэдээллийн технологийн хурдтай хөгжилд нийцүүлэн хиймэл оюун, цахим шилжилт, тоон өгдөл, сансрын болон орон зай мэдээллийн технологийн хэрэглээг үйл ажиллагаанд ашиглах, эрен хайх, аврах ажиллагаанд гаалгамжаагч робот, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг дэвшигтэй технологиг нэвтрүүлж, албаагчдынхаа хөдөлмөрийн нөхцөлийг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бодлогын арга хэмжээ яаралтай авч шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай бас би энэ онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үүнд ч гэсэн одоо манай холбогдох сайд нар, засгийн газар, улсын их хурл онцгой анхаарч ажиллах ёстой. Жил бүрийн 6 дугаар сарын 20-ны өдөр онцгой байдлынхан үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой хөгжил, ард иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаагаа иргэд олон нийтэд тайлгнадаг үлээ. Мөн үе үеийн албан хаагчдын үйлс, амжилт, гавьяаг алдаршуулан эх орон ард түмнийхээ төлөө алтан амиа зөлсөн баатруудаа хүндэтгэн дурсдаг юм. Өнгөрсөн хугацаанд 87 орчим мянган гамшиг аюулт үзэгдэл ослын үед үүрэг гүйцэтгэж 50 орчим мянган хүний амь нас, 3 орчим их найт төгрөгийн эд хөрөнгийг аврах хамгаалжээ. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллага ард иргэдийнхаа амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах, гамшиг осолдоо тэмцэх үүргээ амжилттай хэрэгжүүлж, иргэний нийгэм, бусад төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллаж гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, эрен хайх аврах, хойшлуулцгүй сэргээн босгох, улсын нөөцийн хүмүүнлэгийн тусламж үйлчлэгийг зохион байгуулах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлсэнийг энэ баярт өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд онцгой байдлын байгууллагын албан хаагч та бид 48900 гаруй одоо эрдэнэ түүний амь нас, 2.8 их найт төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бахтам түүхийг хамтдаа бүтээлээ. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш юм а. Энэ бол манай албан хаагчдын бидний хамт хийж бүтээсэн бодит ажлын үр дүн юм а. Энэ бол ард иргэдийн гамшиг ослоос авран хамгаалагдсан, эсэн мэндүүлсэн арга гэрийнхэн, гэр бүл, үр хүүхдүүдийн хувь тавилан нөгөө талаасаа албан хаагчид та бүгдийн оруулсан их гавьяа гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлс Өх онцгой байдлын ерөнхий газрын ахмад ажилтан бэлтгэл хурандаа үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш доктор профессор Пүрвийн Цэдүвт Гавьяат багш, онцгой байдлын ерөнхий газрын Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн бэлтгэл хурандаа оргийн ганхуйгт үйлчилгээний Гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий ажилтан албан хаагчдыг төрийн дэд одон медалаар шагналаа.